J-ууд манайхаа зөвхөн хөл бөмбөгийн авраг энэ 100 Америк болон Мексик, Канада гэсэн 3 оронд хуваагдаж болж байгаа 6 сарын 11-нд эхэлнэ. Тэгээ үүнтэй холбоогоор хөл бөмбөгийн trading card Panini болон Monopoly-гоос хамтарсан FIFA World Cup Monopoly trading card. За энэ нь болохоор Blaster Pack гэж ингэж 6 уут болгон 4 карттай яварсан байгаа. Тэгээд дээрээс нь board game хөлбраар яг Monopoly минь бас яг board game-ээр бас ингэж гарсан байгаа. Энэ дотор юу багтсан гэхээр яг юм gold ice pack хоёр шиг төвтэй pack. Тэгээд нэг энгийн зүгээр star pack гэж орсон байгаа маань. За тэгээд задлаад үзэх үү. За явс эхлээд энэ томыг нь задлаа. Яг Monopoly том надтай дотор яг хөл бөмбөгийн trading card орсон байгаа. За би нэг шиг задлаач. Шээ гонголтонго. За энийг нь авах. За ийм нүүд байна. За энэ starter pack нэн. Тэгээд энэ хоёрыг үндсэн gold cardтай, gold parallel cardтай. Үнцой package нэ. За нэг ишнэ. За юу нэг board game дээр гэсэн тийм software trading card байна ч болох юм байлаа. Нэг юу төрийн тавьчих. Энэ гурав starter pack болон хоёр шиг gold parallel card багтаасан 2 pack of card. За энэ нь болохоор booster pack Monopoly-гийн 6 уут болгон дотор 4 шигтэй. Яа. Я энийг задлаа. Нийтдээ юу 100 тоглож байгаа байлгүй яваар хамаарлаа. 85 нэртэй 15 нэмэгтэй. Нэг сонирхолтой зүйл нь Роналдо, Cristiano Ronaldo бол байхгүй байлаа. Ягаад гэхээр ерөнхийдөө тэр нэг Ronaldo-гийн өөрийн хувийн owning компанитай хийсэн гэрээ контрактаас нь шалтгаалаад энийг гаргаж байгаа. Panini болон Monopoly хамтарч байгаа энэ юун дээр Ronaldo-гийн карт байхгүй байлаа шүү. Бусад карт дээр топ-сих дээр ч юм уу скол фанатик дээр Рональдо байдаг. Monopoly дээр бол байхгүй. Дээрээс нь Monopoly өмнө нь болохоор NBA болон WNBA-тэй хамтарч бол яг энэ Panini Prism trading card-аас гаргаж ирсэн. Гэхдээ тэр нь бол одоогоор элитийн дууссан байгаа. Энэ бол яг дэлхийн аврах зориулж гаргасан Monopoly-тэй хамтраад сая 3 сарын ихээр 3 сарын 10-аар худалдаанд гарсан. За. Яа, за дараагийн видеонд нэг өөртөө тавиурах чадвал энийг л хөж байгаа. За ингэж батроо 6 каршижтэй нишин тавьчих. Энэ болохоор яг Monopoly board game-ээс нь гарч ирсэн starter pack plus 2 gold parallel card pack. Эдүүлэн дотроос ямар ерөнхийдөө бол гарын үсэг зурсан өөр янз бүрийн өнгөтэй game card-ууд бол илүү үнэтэй тооцогддог. За Monopoly-гоос эхлэх. Энэ Monopoly энэ нэгтгэх нь энэ хоёр дахь нь. За энэ starter pack бол дотроо 8 карттай. Энэ бол өөрчлөгдөхгүй ерөөсөө Monopoly-гийн тэр board game болгоно. Яг л ижилхэн 8 карт ерөөсөө. Яг л дотроо ижилхэн ерөөсөө өөрчлөгдөхгүй. Яг 8 өөр тоглогчийн яг л 8 дандаа тавтагдана. Тэр нь ямар үгээр би нэлээд онгойлгосон байгаа. Яг ийм 8 карт гарч ирнэ. Одоо энэ starter pack-ээс үүштэй Monopoly. За ингээд нэг тул Messi Legend, Human Song, Harry Kane, Roman van Persie, Mbappe and Pelé, Christian Pulisic,
Маргиналж айн Мия Хэм гэсэн. Яг энэ ардаа ингээ яг дугаартаага 7-1-с 7 Месси 1 Хаймер төгсөд 8. Ерөөсөө энэ 8 карт бол ингээ байнгын байж ах юм байлээ. Monopoly board game pack бол яг ерөөсөө энэ дотор яг энэ 8 л өгсөн. Энэ 8 хүнээс өөр хүн юм болдохгүй. Өөр тоглогчдын карт гарч ирэхгүй гэсэн үг. Окей, за энийг ишин тавьчих. Энэ үгсэлтэй харцсан болохоор. За эхний Monopoly board gaming pack. Ерөнхийдөө 3 алтан, 3 gold and 1 энгийн base card юм уу эсвэл head trick гэдэг өөр өнгөлөлийн карт гарч ирэх ёстой. За эхний gold юм байна. Hugo Sanchez Мексикийн алдарт тоглогч байна. Аржентины алтан gold ice гэдэг төрөл нь байна. За дараагийн Бразилээс хэн байж болох вэ? Кака. За Какагийн gold гарч ирж байна. Nice. Сүүлгний Спани нэ. За Спанаас хэн байж болох вэ? David Silva. Окей, болж байна. За сүүлийнх нь бол энэ энгийн карт энэ зүгээр. Eden Hazard-ын зүгээр энгийн base prism, энэ Monopoly prism гэж харцсан. За энэ basic card шүү дээ. Алтан картууд бол энэ угсаа энэ бол үнэтэй доогарна. It's collectible. За хоёр дахь нь Monopoly board game-с орж ирсэн хоёр дахь алтан картны pack. За эхнийх Michelle Akers Америкийн эмэгтэйчүүдийн шгшээ багийн дом хүн байна. За арийнх нь Чилийн тоглогч юм байж болох уу? Alexis Sanchez. Санчесийн gold card. За дараагийнх нь хэн байх вэ? Франц за Zidane, Zidane Mbappé. Zidane шүү. Zinedine Zidane gold card. Иштэй Инглис сүүлийнх нь болохоор зүгээр энгийн base Кака гарч ирж байна. Энэ назар сайчин Кака гарч ирсэн биз дээ. Кака gold card. Кака энэ. За ерөнхийдөө ер нь бол Месси юм уу, Пеле юм уу, Марадона гарч ирүүлээ ерөнхийдөө айгу хоримтлал гэх юм уу одоо хадгалах хэрэгтэй үнц юм айгу ихээр өсдөг. Тийм гэсэн үг. За энэ бол эдгээр бол ингээ яг Monopoly board game-с гарч ирсэн картууд тийш нэ. Жишээ. Ерөнхийдөө энэ gold card-ууд айгу үнэтэй хадгалсан заасан ч ширхэг нь бол доорож янз ерөнхийдөө 27-аас эхлээд 100 дэше 170, 270, 300 янз бүр байгаа. За одоо энэ болохоор зүгээр яг base card. Энэ дотроос бол өөр олон төрлийн өнгөс гарч ирж болно. Гарын үсгтэй гарч ирж болно. Эсвэл хамгийн үнэтэй ганцагаан, ганхаар гарын үсгтэй эсвэл дугаарлсан гэсэн карт. Ерөнхийдөө хэдүүлээ хамгийн гол нь дугаарлсан эсвэл гарын үсгтэй карт авахын тулд его машинтай. Эхнийх за ингээл идрол ингээ бүгд ингээ base картууд human son байна. Bergkamp Нидерландын Германы Philipp Lahm and Messi. За энэ бол бүгд ерөнхийдөө base картууд байлаа. Тэгэхээр ерөнхийдөө Messi учраас ишин тавьчих base картуудаас тусна. Энэ base карт нэлээд дараагийн we did number card or man. За энэ юм тараад гэж чад ялч шүү гоё тавирт болох юм. Хөөж байгаа юм байна. So Steven Gerrard base card. David Villa base card. Cindy Paulo American эмэгтэйчүүдийнх. Jojo Kocha Нигерийн тоглогч. За одоо ингэ байл ихний хоёр юунд ямар ч юм гарч ирсэн. Тэгвэл battle card гарч ирсэнгүү. Анда base card за World Cup-ыг задлаа. Roberto Carlos, Weston McKennie, Claudio Marchisio. За энэ юу вэ? Улаан байна те. Улаан өнгөтэй. Окей. Улаан prison байна.
Red parallel card. Уругвайгийн за хэн байж болох вэ? Valverde. Окей, за. Болж энэ бол нэг дугааргүй байгаа. Дугаарлагдсан байвал энэчнээ ер нь бичигдсэн байд. Энд юм уу эсвэл энэ голоо зарим картанд, эсвэл зарим картанд урдуур хавцана гэдээ дугаарлагдсан байдаг. Гэхдээ we'll take this. За 3 удаад чинь нэг parallel prism байж байна. Яг дөрөвдөл задлаа. За Нидерланд рууд Зарин харж байна тэр синкер. Окей, нэг параллел биш. Окей, Неймар. Окей, Неймар болж шүү. Неймар Junior base card гэсэн тавьчих. Дараа нь нэрэг болж магадгүй. Марта байна. Мартагийн base card Бразилийн эмэгтэйчүүдийн домог. За, арын карт юу вэ? Англи. За, энэ байж болох уу? We need Wayne Rooney or Michael Owen. Oh, Harry Kane. Let's go. За, болж манай багийн Bayern-ы давтлагч. Манай багийн давтлагч. So this is blue wave parallel card. Blue wave parallel card. Harry Kane. Айнаас мэдээж ардаа дугааргүй байгаа. Харин өөр өнгөтнүүд нь дугаартай байдаг. Дугаартай байгаад ирэх тусмаа үнэн нь илүү өсдөг. Үнэн өснө. Илт нь өснө. За тав дахь дугтыг задлаа. Жайнэм Martinez за base card за тэнд ногоон харагдаж байна. Окей. Неста Итали Thomas Muller. Окей, манай багийн хуучин тоглогч бас. Одоо MLS тоглож байгаа шүү багт үлээ. За ногоон Английн. Окей. Steven Gerrard, give me Steven Gerrard. Or Wayne Rooney. Watkins цаах зүгээр. Тэгэхдээ энэ болохоор green wave card бас дугааргүй байгаа. Тэгэхдээ энэ collectible card. Ер нь бол ингээд golden, single ногоон, улаан prism. Тэгээд идрүүлэх was a base silver card явчихна. Тэгээд идрээс өшөөлөл зөндөө orange or pink or purple or black, white, brown гэдэг идэр нь болохоор ихтэй гар үсэг зурсан юм эсвэл дугаартай карт байдаг. Идүүлэл ярьж нэг юм карт project нэг хайрцагнаас ядаж нэг гар үсэг зурсан юм уу дугаартай карт project гэж спорт ягаад гэвэл нэг бокс нь нэг ийм бокс маань таргт болон бусад дэлгүүрүүдээр $30 зарагдж байгаа. Monopoly board card маань $40 зарагдж байгаа. Del Piero, okay. Harry Kane base card байна. Harry Kane шинэ Christian Pulisic. За энэ тэр чигээр бүгд base card гарч ирлээ шүү дээ. За сүүлийнх. За ихээр эхний хайрцагаас юусээ 3 parallel prism card гарч иж байна. Harry Kane, Watkins and Valverde гэсэн. За хоёр дахь бокс ихний пакет задлаа. Ер нь дахиад ядаж нэг 3 юм уу 4 ширхэг юм өнгийн parallel prism card эсвэл just ганц ширхэг гар үстэй карт чигэд бол ер нь бол $30 ийм гарч болж байна гэсэн үг. За энэ Eddie Allen and Henry Nazar явж байна. Pepe. Okay, за энэ лимфтэйчүүд юм байна. Yep. Ави ногоон нь мэдээж бас дугааргүй. Эмэгтэйчүүдийн дугаар нь бол яг энэ артаа ингэ бичсэн байдаг. 500-аас тэтгэн гэдэг чинь 100-аас тэтгэн 40-аас тэтгэн гэдэг. За эхний карт. За ямар ч байсан ногоон параллел гарч ирлээ. За хоёр дахь. За ямарч дахиад нэг биш ард улаан байна. Carlos Vela, Sinclair. We got PK base card. Зарах нь юу? Герман. Окей. Хэмжлээ. Musiala. Give me Musiala. Orlam. Miroslav Klose. Yeah, let's go. Дэлхийн аваргын домог тоглогч одоо хүртэл оруулсан голоор дэлхийн аваргад номер 1 байгаа. Гэхдээ энэ жил мэдээж босод тоглогч especially Mbappe бол
эвдэж магадгүй байгаа хамгийн ард нь яг энэ хүний Клоосыг яраас явж байгаа 12 голтой дэлхийн аварга нийт. Мирослав Клосе бол бүх цаг үед 16 голтой. Одоогийн байдлаар дэлхийн номер 1. Мирослав Клоос болж байна. Окей. За 2-2. Эхнийд хоёулаа perfect card-ч манайха. Нэг нөгөө нэг уулаа болж байна. Одоо бидэнд юусоо нэг гарын үсгтэй юм уу эсвэл бол Ари харснаа. Окей, нөгөө мэт. За окей. Ари. За Edson Cavani, Uruguay Luch, Guardado, Mexico, Zanetti, Argentina. Ерөнхийдөө Messi, Mbappe, Neymar, Pelé, Maradona энтрийн картууд бол айгүй хүн төрдөг ер нь бол Америкт. За аль улс яах вэ? Belgium. Окей, Hazard болж байна. Eden Hazard. За хэдүүлээш юм дотор 3-3. Окей. Ямар ч байсан 3-ыг онголоо 3 өнгийн parallel карт олчлоо шүү дээ. Болж байна юм дотор. Үргэлжлүүлээд аль we need numbers guys. We need number card or sign card. За энэ base card биш үү тэр чи өөрөө дандаа base байна. French, Германы тоглогч Valverde, Jimenez, Mexican and Ramos. Cancelo Garment, Португалийн тоглогч. За дөрөвт картанд юу байсан бөө? Let's go. Ямар Pelé. За Pelé гарч ирж байна. Ингийн base card гэхдээ хэдүүлээний хадгална. Rivaldo. Окей, болж байна. Rivaldo-гийн base card. Federico Chiesa энэ яах вэ? За паптан бас юу швэсэнгүй. За сүүлийн карт. Сүүлд яндаа шүү. Яндаа байна. За. Окей. За ямар ч нэг цинкэр зургаар гэж. За Giulio Fodi, Amerikийн Michel Platini. Окей, дамаг тоглогч Францын. Sergio Aguero. Окей, за энэ аль болсон? Талаас юм байгуулъя. Кэшэ. За яг is okay. Claudio Marquez. За ямар ч байсан сая юу гарч ив? 1 2 3 4. Сүүлийнхаас 4 гарч ирлээ. 2 ногоон Eden Hazard болон Америкийн эмэгтэйчүүдийн багийн тоглогч Abby Kambak and Synchros talent of Claudio Marquez and мэдээж дамаг Miroslav Klose. Ямар ч хоёр дахь он их not bad. 4 parallel college prison болж ирлээ. Эхнийхтэр бол харин ганцаа таалагдж байгаа миний өөртөө хувийн collection мөн орох юм бол Angling Harry Kane Blue Wave parallel. This is good. In the wrong Angling тоглож Oli Watkins. Тэгээд Uruguay Valverde, Federico Valverde онлайн prison. За хамгийн гарсан Monopoly board тоглоомоос гарсан Gold Ice Parallel Prism болохоор Kaká байна. 2 минут гарч ирсэн. Zidane тоглогч Kaká, Zidane, Alexis Sanchez бас нэг хэсэг бас нэлээд гожигноосон тоглогч юм те. David Silva байна. Мэдээж Мексикийн тоглогч Hugo Sanchez. Тэгээд дээрэс нь Америкийн эмэгтэйчүүдийн тоглогч Michelle Akers. За ерөөдөө яг Monopoly board game-ээс гарч ирсэн special gold card-ууд бол бүгдээрээ айгүй гоё сайн картууд байлаа. Мэдээж бүгдийг нь хадгална. Цаг хугацаа өнгөрт тусан мөрөлөө үн их болно. Ялангуяа Zidane болон Kaká. Мэдээд үн байна. За ямар ч байсан энэ удаагийн задлалтаар бол ийм юмуд гарлаа. 2026 оны дэлхийн аварга зориулсан Panini болон Monopoly хамтарсан Soccer Trading Card. Panini Prism Monopoly FIFA World Cup 2026. Тэгээд дэлхийн
За дараах дээр яг Angry Guys нэг тогтогч болохгүй бол цогж унгачаад байгаа. Тэгээ ерөнхийдөө та хэд ингээд онлайнаар хайгаад харах юм бол яг энэ ард нь таавна. Тийм ч нэгдээ яг энэ 100 картнаас тийм өнгөтэй тэдэн шиг хамгийн ховрон тэдэн шиг тийм байгаа. Тэр нь яг үгээд бүх мэдээлэл ингээ байж идэг. Тэгээд нэг юм хайрцаг $30. Энэ Monopoly board game нь болохоор энэ $40. Гэхдээ дотроо зөвхөн 3 пак байгаа. Гэхдээ пакууд нь 2 пак нь энэ Gold Special Pearl картууд байгаа. Тэгээ нэг нь болохоор зөвхөн story pack би түрүүнд ихэнд танад харуулсан. Дотроо 8 карттай бүгд ижилхэн дахин ер нь бол дахиж өөрчлөгдөхгүй ерөөсөө яг 8 оны Messi, Human Song, Harry Kane, Van Persie, Mbappe, Pelé, Pulisic, Miaham. Яг энэ 8 карт уусаа банк ингэ давтагдаад явах юм байлээ. Story pack дээр. За ямар ч үсэн юм байлаа. Дараагийнх дээр та бүхэнд бас өөр төрлийн картуудыг бас нээж үзүүлэх гэж бодож байгаа. Ерөнхийдөө зөвхөн сагсч хөл бөмбөгчлөлтөө сагс байж болж байна. Америкт бол өөрсдөө хөл бөмбөгтөл нэлээд дуртай. Бейсболын карт нь айгүй их хөр явагддаг. Дээрээс нь энд бол Pokemon болно. One Piece юу гэдэг аниме картууд амар үнэтэй хамгийн үнэтэйд ордог. Тэгээд тэрийг бас задлж болж байна. Та нар тэгээд ямар төрлийн, ямар спортын эсвэл ямар аниме карт задлуулмаар байна. Тэрийг хамтдаа бичээрэй guys. За. See you guys next time.